Сайн бацгаана өнөөдрийн мэндийг хүргэе. За та бүхэнтэйгээ дахин нэгэн цааш нэг бичлэгээр уулзж байна. За энэ удаагийн бичлэгээрээ болохоор нөгөө брэнд визеринг гэсэн цуврал бичлэгийн хамгийн сүүлийн дугаар болох дахин нэг хоёр брэндээр зочлох ёстой байгаа шүү дээ. Тэгээд хүүхдийн брэнд дээр очицгаая. Mondays болон Kumbi гэсэн хоёр брэнд дээр очицгаая. За зуны халуун улирал иржээ. Айл хэдийн одоо айлчлан иржээ. Тэгээ гэрт амар халуун байна. Би бүр түрүү гадаа гарч баахан халууцж байгаа нэрлээ. Тэгээ нөгөө нэг дандаа гарахтаа олон юм давхарж өмсөөр байгаа сурцсан гэх юм уу ингээ зүгээр подолктойгоо энэ төр гараа явах гэхэлэр надад амар сонир санагдаад энэ та нарт тэгж ийнэгүй юу. За Cloud9-ыг төлөөлж явсан бибутагаа бас 1 метро стейшн дээр уулзаад Kumbi гэдэг брэнд дээр очсон. Тэгээ бит хоёрыг очиход болохоор нөгөө офис дээр нь видео хийн те хүмүүстэй тухтаа уулзна гэдэг утгаараа бит хоёрыг 7:30 гээд орой хүрээд ир гэдгсэн. Тэгээд 7:30 гээд ирэхлээр нөгөө бит хоёр бас жоохон санаа зовоод те нөгөө ажилд арчаад байхад явуулахгүй одоо ингээд удаачлаа гэж бит хоёр жоохон санаа зовоод ингээд оцсон чинь no problem гэсэн байжсэн. Тэгээд хоёр хүн бит хоёрыг хүлээж авсан. За тэгээд яваад орсон чинь нөгөө ажлын цаг тарцсан байсан учраас ихэнх ажилчид ингээ явцсан. Офис ингээ хоосон. Тэгээд бид хоёрыг meeting room дээр те нөгөө уулзалтын өрөөндөө оруулаад тэгсэн чинь уулзалтын өрөө нь ерөөсөө ингээл хаалга нэгээл битүү ерөөсөө Kumbi гэд брендийн бүтээгдэхүүнүүд хүүхдийн арьс арчилгааны ерөөсөө тэр чигтээ ингээд нэг юм үнэртэж байгаа байхгүй. Вау гэж яваад орсон бид хоёр. Бас уух юм мэдхэн бэлдсэн. Нэг зүйлийг би үнэхээр ойлгож авсан. Гадаадын хүмүүстэй уулзахдаа солонгосчууд дандаа идэж уух юм бэлдсэн байдаг юм байна. Офис дээр ч гэсэн. Ер нь олон албан байгууллагууд офисын одоо уулзалт те гадаадын дотоодын айлч хүнтэй байсан гоё ууж идэх юмыг ингээд вариантаар нь гоё сонгоод кофе уудаг бол кофе сонгоод уух боломжтой те. Жуус уудаг бол жуус, цай уудаг бол цай гэх мэтчил ингээд сонголттойгоор тэгээ нэг жоохон снактай нэг хүнийг жоохон идэвхжүүлэх, яриа өрнүүлэх тийм гоё боломжоор хангахын тулд снакууд ингээд тавьчуулах зүгээр юм бэлээ. За тэгээ яваад орсон чинь намайг ирсэн маш их баярлаа. Надаа гоё цэцэг бэлдсэн байсан. Вүү юу цэцэг мэцэг вэ гэж би бүр ингээд амар гайхаад тэгсэн чинь ингээд миний YouTube сувгийг үзсэн, Instagram-ыг бас үзсэн. Тэгээд Монголын одоо тий арьс арчилгааны YouTuber одоо манай брендийг сонирхож ирж байгаад маш их баярж байна гэдгсэн. Мөн дээрэс нь Kumbi гэдэг брендийнхээ бараг бүх бүтээгдэхүүнүүдийг хайрцан дотор ингээд хийгээ бэлдсэн байсан. Тэгээ бүгдийг эхлээд нэг нэгээр нь танилцуулаад ийм бүтээгдэхүүн гарсан. Манайх ингэж одоо сайжруулдаг, брендингээ ингэж сайжруулдаг гэд бүгдийг танилцуулсан. Ер нь бол маш хариуцлагатай, англиар маш сайн ярьдаг, тий. Үнэхээр cute team manager охин байсан. Тэгээд бүр битээр яасаа хөөрх юм бэ гэд манай бибуд болохоор бас бэлэг бэлдсэн байсан. За тэгээд ахлах менежер нь орж ирээд ерөнхийдөө компани танилцуулаад, брэндэд танилцуулаад тэгээд хамгийн чухал одоо надад мэдрэгдсэн зүйл болохоор хамтарч ажилладаг байгууллага маш нарийн сонгодог юм билээ. Cloud9-ыг бүр маш нарийн одоо үзүүлэлтээр сонгосон гэсэн. Яг өнгөрсөн жилээс ахуулаад бүр ингээд энэ хүүхдийн брендийг оруулж гэж ер нь бол Cloud9 бүр тэр чигтээ их зовсон юм байлээ. Монголын зах зээл чинь маш жижиг учраас те баргийн брэнд ер нь бол нэг их ингэж нэлээд ингэж шалгаж ээж те одоо борлуулалтын төвшин болон одоо маркетингийн үзүүлэлт те ивент одоо юу гэдгийг контент энтрийг нь маш сайн харж иж сонгодог юм байлээ л тэгээд арай ээж зөвшөөрж байгаа юм байлээ. Ерөнхийдөө шалгуур өндөртэй брэнд гэдэг нь надад бас мэдрэгдсэн. Брэндээ яаж Монгол руу оруулах уу, яаж танилцуулах уу гэдэг тал дээр үнэхээр нарийн ханддаг санагдсан. За тэгээд намайг хоёр хүүхэдтэй гэдгсэн чинь надад бүр маш их одоо тийм илгэмсэг хандсан. Ер нь бол хүүхдтэй хүн чинь өөрөө хүүхдийн арьсны проблемыг мэдж байгаа. Хүүхдийн арьс ерөнхийдөө яаж улайдаг үлээ те. За ялангуяа нөгөө бандгар бүдүүн хүүхдүүд чинь нөгөө нууралт ихтэй байдаг те. Гих мэтчлэн ингээд солонгостой нэлийн өндөр зэрэглэлийн хүүхдийн брэнд юм бэлээ л дээ. Би бол мэддэггүй байсан баггүй. Солонгост одоо ихчүүдтэй төрчөөд ер нь хүүхдийн арьс арчилгаанд дандаа л Kumbi хэрэгэлдэг гэж хэлээ. За тэгээд бид нэр ярилцаж дуусаад уулзалтын өрөөнд дотор нь яваад бичлэг хийж болно гэдгсэн. Надад нэг сонирхолтой санагдсан зүйл нь болохоор яг ингээ хэсэгчлээд гоё өрөө тавьсан байсан. Нарны хамгаалтын хэсэг байгаа байхгүй. Тэгэхээр тэр нарны хамгаалтын хэсэг дээр нь нарны хид хідэн вариант бүтээгдэхүүн байсан. Тэр нь маш их таалагдсан. Сан кушн тий өсвөр насны охтууд болон тий жоохон охтууд тий ингээд нүрэндээ одоо нэг ээжигээ дуурайгаад нэг юм пудер ингээд түрхэх туртай охтууд эдэг штэ нэг 5-6 настай охтууд ч юм уу. Нарны тосыг бол хид хідэн төрлөөр нь гаргацсан байсан. Sun cream, sun lotion, sun gel гэж тий sun stick гэж ер нь бол тухайн хүүхдийн одоо хэрэглэх чадамж болон сонирхол дээр нь дөрвөлөд гаргацсан байсан. За тэгээд энэс цаашлаад нөгөө Kumbi гэдэг брендийн одоо яг нөгөө нэг revolution те анх ямар хуу савлгаатай гарч исэн дараа нь яаж сайжруулсан. За одоо ингээд хамгийн сүүлд 2022 онд ямар хуу одоо савлгаатайгаар гарч байгаа юм бэ гэдэг нэг түүхийг өгүүлсэн нэг тийм 50 байсан. Ялтчгүй харагдчихлээ.
ингээд яг тухай бүрд нь сайжруулад явдаг юм байна. Яалтчгүй хамгийн сүүлчийн савлгаа, хамгийн сүүлчийн хийх хувилбар нь бол бэст байгаа байхгүй. За тэгээд цаашлаад одоо усанд ордог тий хүүхдийн бие угаадаг, үсээ угаадаг, бие тосолдог. Одоо ерөнхийдөө нэг энгийн арьс арчилгааны рутиныг хангасан нэг хэсэг байсан. Тэрэндээ нь болохоор зүгээр энгийн тослоод тий moisturize чийгшүүлээд тэгээ нарнаас хамгаалаад тийм одоо шүдээ угаагаад тий яг basic зүйлсүүдийг өрсөн зүйл байсан. Тэгээ дундлын тэр нэг гоё тавиртай хэсэг дээр нь болохоор бест селлерүүдэд тавьсан байсан. Тэгэхээр бест селлерүүд бол яалтчгүй шампунь, бие угаагч, тэгээд чийгшүүлэгч тос нь бол бест селлер юм байлээ. Яг энэ хоёр комбог л авсан байхад хүүхдийн арьс арчилгаа бол окей гэж үзэж байгаа юм билээ. За тэгээд дээр нь нэмээд нарны тос байгаа шүү дээ. За бас нэг тавиртай хэсэг нь болохоор миний бодлоор шүү. Арсны жоохон асуудалтай хүүхдүүдийн одоо арьс арчилгааг өөрөө тавьсан байсан. За тэр нөгөө нэг улайлт намсгадаг серум байсан. Улаагаад байдаг те маш нэмгэн арьстай хүүхдүүд байдаг шүү дээ. Тэгээд жоохон л хөдлөөл тоглолцохоор ингээл хацарна гэд бүк улаан болчтой хүүхдүүд байдаг шүү дээ. Тэгэхээр улайлт намсгадаг серум байсан. Компакт нөгөө паудер байсан. Тэр бүр надад маш их таалагдсан. Бүр би хоёр хүүхдээ төрж байхад ийм байсан ч олоосоо гэж баг байсан л заах. Би л мдэг болгосон шүү дээ. Айгуугаа юм шахмал пудер байсан. Тэгээд нөгөө би чинь хоёр хүүхдээ төрүүлчээд одоо нэрэ байх үед нь дандаа л нөгөө тайлт эсвэл цацаж тэгээд амар месси цагаан юм болоод айл болох өөрөөр нь хуурайгаар нь байлгахын тулд өдөр болгон яг нөгөө онжирыг угаагаад хуурайгаар нь байлгадаг гэсэн айл болох цацдаггүй байсан. Тэгсэн чинь тэр яг ингээ паудер хэлбэрээр ингээ гарцсан байсан. Тэгэхээр хүүхдийн сууг гар нөгөө юм нуглаастай манай хүүхдүүд чи ялангуяа юм пүлчг шиг юм нуглаастай тэг нуглаас бүр дээр нь хөлрөөд улаадаг тийм бүдүү хүүхдүүд байсан бохоггүй юу амар сүдээ би тийм паудер байсан бол зүгээр нуглаас бүрээр нь жоохон хөнгөн ингээл дотроос гоё синтелатай тайвшруулдаг улаал багсгадаг найрлагатай кул нарны тоос айрлагдаг салфетик байсан тэр бүр Монголд маш их хэрэгтэй Монголд ч гэлтгүү дэлхийд даяар маш их хэрэгтэй. Яагаад тэгэхээр хүүхдүүд нарны тосоо түрхчээд нарны тос болон тэр бохирдлыг нь цэвэрлэхийн тулд бид нар яах ёстой вэ гэдэг асуудал ээжүүдийн хувьд бол маш их гарч ирдэг. Нарны тос арилгадаг салфетигаар шууд арчаал болоо. За тэгээд экзема юм уу эсвэл одоо diaper rash ингээ үүссэн үед тайвшруулах, эдгэх, одоо нөхөн сэргээх тэр арсыг одоо түржүүлэх төрлийн тийм тос энэ төр бол гардаг юм билээ. Тэгээд бүтээгдэхүүн тал дээр бол өстой нөгөө жинхэнэ инновац гэдэг үгийг би бүр харж байгаа байхгүй юу. Вау, бүр хүүхдийн арьс руугаа яг чиглээд явцсан ямар л бол ямар бүтээгдэхүүнийг гаргадаг юм байна. Тэгээд хүүхдийн арьс нь сейф тийм бүтээгдэхүүнүүдийг гаргадаг юм байна гэж би харж байсан. За тэгээд би тэгээд ярилцаж дуусаад офис орно ингээд зочлоод бит хоёр бэлгээ аваад тэгээ гарч байгаа юм. Ерөнхийдөө бол нэг 7:30-аас яваад орсон гэдэг чинь нэг 8:30 хүртэл бит хоёр тэнцээ байсан. Ер нь бол хүүхдийн арьс арчилгааг илүү их хөгжүүлэх, илүү их easy, амархан болгох, ээжүүдийн стрессийг бууруулах, хүүхдийн арьсыг гоё багаас нь хамгаалах тийм зорилготой юм билээ. За тэгээд гүмбигийн сэтгэл ийм байна. Бүтээгдэхүүнүүдийг аль хэдийн хэрэглээд эхэлсэн. Би ч биш одоо манай хүүхдүүд хэрэглээд эхэлсэн усанд орохдоо шавард орохдоо биеийнхээ тос мосыг нь хэрэглээд явж байгаа. Амар хөрх юм уруулын чийгшүүлэгч одоо юу байсан? Уруул чийгшүүлэгч бом байсан. Тэгээ минийхтэй булаацлаад идэхгүй тэр хоёр ингээд дайраад идэхгүй гэсэн чи өөрсдийнхөө ингэсэн зогсчихсэн сүлт. За дараагийн брэнд Mondelez дээр очие. За Mondelez гэж ийм хөрхэн брэнд байна. Бидний хааштай баг байхдаа үздэг байсан нэг өвлийн хайрын дууд, Юажингийн шат энтер дээр тоглодог жүжигчин байгааз. За энэ жүжигчин энэ брендийн нүүр царай юм бэлээ. Солонгосчуудын хувьд бол энэ жүжигчин чинь өөрөө нэг үндэсний эмэгтэй юм бэлээ шүү дээ. Одоо ер нь бол эмэгтэй хүн болгоод одоо энэ хүн шиг болохыг хүсдэг ч гэдэг юм уу те. Тэгэхээр ер нь бол нэлээ нэр хүндтэй брэнд гэсэн үг юм бэлээ. Тэгээд Mondelez бол яг одоо миний хувьд бол харахад гүмбитэй бол нэлээ өрсөлддөг брэнд харагдсан. Бас яг хүүхдийн арьс арчилгаан дээрээ дөрөөлөд явцсан. Дандаа хүүхдийн арьс арчилгааны юмнуудыг гаргадаг. Mondelez дээр очноо гэдэг. За бас болзоод бит хоёр эхлээд нэг кофе шоп дээр уулзж байгаа. Тэгээд цаашаа офис руу яваад орсон. Тэгсэн чинь тэр офис болохоор манай Бибогийн өмнө нь Солонгос дахтай ажиллаж исэн, арай өөр компанид ажиллаж исэн. Гэхдээ тэр офис нь адилхан нэг одоо барилга дотор байрлаж исэн баггүй. Тэгээд өөдөг чинь хүүшээ миний хуучин ажиллаж исэн газар ээ штэ гэд бүр тэгээ яваад орсон чинь үүднээсээ ахуулаад өнгөн шууд ингэ мэдрэгдэж байгаа юм л да. Надад ч тэр өнгөл амар санагдсан. Би нэг тухайн брендийн одоо нэг имижийг амар харт мардаг болсон. Нөгөө сүултээ амар туушлагатай болсон цаатах чаа. Тэгэл яваад орсон чинь ингэ хар цагаанаар дагнцсан. Өнгөөрөө ялгарч जैन те. Ягаад тэгэхээр гүмби чинь өөрөө нэг цэнхээр цагаан нэг юм cute хүүхдийн те нэг тийм одоо өнгөлөг баггүй. Тэгсэн чинь Mondelez болсон чинь ингэ хар цагаан те нэг юм
арай өөр нэг vibe болоо авцсан. За тэгээ яваад орсон чи хамгийн эхлээд үүдэнд нь зурагтан дээр нөгөө манай үндэсний эмэгтэйгийн одоо тоглосон реклам болон Mondis-ийн одоо танилцуулгын тийм бичлэг шторк нь явж идэг юм лээ. За яваад ороод бид хоёр уулзалтын өрөөнд дээр нь орсон. За уулзалтын өрөөнд нь орсон чинь менежер нь хүлээж авсан. Тэр эмэгтэй болохоор Chinese Korean team эмэгтэй байсан. Тэгээ яг л солонгос хүн шиг те. Гэхдээ бид хоёр тэр бол англиар ярьсан. Mondis брэнд компани танилцуулаад за тэгээ ерөнхийдөө ямар хуу бүтээгдэхүүн гаргадгийг, ямар одоо бүтээгдэхүүн илүү бест селлер бидгийн бэ тэгээд одоо ард түмний хайрыг татсан бүтээгдэхүүн юу юм бэ гэх мэтчлэн ингээд бид хоёрт тайлбарлаж өгөөд тэгээд ерөнхийдөө нөгөө нэг юм лайнаар нь гаргадаг юм бэлээ. Одоо анзаарсан зүйл нь болохоор гүмбис болохоор яг л нэг юм өөрийн яг брэндээрээ дагнцсан тийм бүтээгдэхүүн байдаг бол Mondis болохоор яг тус тусын лайнаараа дагнцсан. Одоо жишээ нь SpongeBob болон Patrick-тэй нэг юм лайн байж хахад одоо бас нэг арай өөр нэг юм дүр төрхтэй бас нэг бүтээгдэхүүн байж ах жишээ тэгэд хит тийм лайн гаргадаг юм лээ. За тэгээ уулзаад сууж агаад юм уугаад бид хоёр зөндөө зүйлсийн талаар ярилцсан. Ерөнхийдөө Монголд хүүхдийн арьс арчилгааны брэнд юу нөхөр олцтой байдгүй. Тэгээ би бол маш их бүр мэддэг болохоор би чинь те манай хажууд дандаа бүтээгдэхүүнүүдээ Америкээс цагиж авдаг. Эсвэл яг Монголынхоо нөгөө хоньны сүлтэй бүтээгдэхүүнүүдийг хэрэгэлдэг. За ерөөс ийм л хоёр сонголт өгдөг. Өөр нэг биднэрт хүүхдийн арьс арчилгааны ерөөс сонголт байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө солонгосын одоо те хүүхдийн брэнд бол Монголд маш их хэрэгтэй гэдэг тал дээр би ямар сайндаа бүр ютубер хүнийхээ хувьд хэлээд байгаа байхгүй юу. Тэгээд бүтээгдэхүүнүүдийг намайг ингээд юу агараа гэд офисаар нь яваад бичлэг хийгээрэй гэд те. За тэгээ би бүтээгдэхүүн дээр нь очиод зургийг аваад ямар сандаа нөгөө би ч нөгөө нэг амар сони энтэнд очиод нөгөө конмери хийгээ яваад идэг. Нөгөө сурсан зангаа тавихгүй те. Нөгөө бүтээгдэхүүнүүд нь жоохон замраагүй ингээд ийшээ харсан байсан байхгүй. Тэгээ бүгдийг ямар сандаа өөрч тавьж байгаа би ингээд бичлэг ингээд хийгээд өөрөө. Тэгээ тэр хоёр ямар сандаа яриад яна манай бүтээгдэхүүнийг өрөөд байна гэх. Онцлог бүтээгдэхүүн гэх юм бол аюу хөөрхөн бүтээгдэхүүн байсан. Зөвхөн одоо хүүхдийн онжиг цэвэрлэгч байж ах жишээ нэ тий. Заман дээрээс нь нөгөө нарны тос арилгадаг салфетик байсан, compact powder байсан. За надад бас нэг маш гой санагдсан бүтээгдэхүүн болохоор нөгөө хүүхдийн нуглаас хэсгээр хуурай байлгадаг тос байсан. Powder cream гэдэг. Тэр яадаг вэ гэхэлэр нөгөө бидний одоо цацдаг тайлк гэдэг штэ. Тайлк чинь одоо powder хэлбэрээр байгаад байна шүү дээ. Яг тэрэн шиг тэр хэсгээр нь одоо нуглаас хэсгээр нь суг мууган дээр ингээд түрхчих юм бол гой хуурай байлгадаг. Тийм powder cream байсан. Тэр бол бас л ээжүүдийн амьдралыг илүү амар болгоход чиглэсэн байгаа байхгүй тий. Яг үндсэн бүтээгдэхүүнүүдийнх нь одоо пакэж нь тий савлгаа нь болохоор нөгөө хүүхдэд зориулсан тийм савлгаа гэдэг жисэн. Зарим нь ингээд тийм хөөстэй, зарим нь мэрвэхэтэй, зарим нь ингээд цэцэгтэй гэдэг тий. Гэхдээ ингээд нөгөө хүүхдүүд ингээд усанд орж явахтай за одоо би хөөстэй хэрэглэе шүү. Одоо би эрвэхэтэй хэрэглэдэг шүү. Биеийнхээ тосон дээр болохоор тий цэцэгтэйг одоо түрхий шүү ч гэдэг юм уу. Тэгэж гаднаас нь таних зориулттай гэж хэлжсэн. Ээж болох гэж байгаа жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан язралтын эсрэг тос байсан. Бас гоё тонер, нүрийн скин кэр байсан. За бас төрсний дараа нөгөө биендээ түрхэх те бели хэсгээр жоохон унжчин суларсан байгаа шүү дээ. Тэр хэсгээр түрхэх тос байсан. Хүүхдийн шүдний маш олон төрөл байсан. Жимсээр нь ангилсан байсан. За тэгээ доошлоод тэр тавиур дээр нь болохоор нөгөө хүүхдийн хувцсыг даавууг угаалгын шингэн байсан. Нөгөө уугч муугч те одоо аяг тавг савх сэрээ халбах сэрээг нь угаадаг угаалгын шингэн гэх мэтчлэн ээж болох ч байгаа жирэмсэн ээжүүдэд болон нэраа хүүхдэд том хүүхдэд те ер нь бол бүх насны хүүхдүүдэд мөн дээрээс нь төрсний дараах ээжүүдэд зориулсан бүтээгдэхүүнүүд бол битүү ерөөсө бүгд тийм байсан. Тэгэд би бүр хараад те иймж бүтээгдэхүүн гоё юм байна, иймж бүтээгдэхүүн гоё юм байна тэгэл нөгөө шин өөртөө гоё санагдаж байгаа бүтээгдэхүүнүүдийг би барьж чаал энэ яасан гоё ингээл тэр хоёрт үзүүлээдсэн байхгүй. Тэгэл тэр болгонд нөгөө менежер ингээл тайлбарлаа те ингэж гаргасан тэгэж гаргасан гэдэг. Би өөрөө нөгөө ээж биш болохоор сайн мэдгүй. Тэгээд дандаа нэг бэзик бүтээгдэхүүнүүдэд л оруулж байгаа юм шиг байсан байхгүй. Тэгээд би ийм бүтээгдэхүүн ингэдэг байхгүй, тэгдэг байхгүй гэж хэлсэн чинь би нэрээ чамайг ээж гэдгийг мартцсан байж тээ гэдэг. За тэгээд уулзалтынхаа өрөөнөөс гараад офисоор нь явж үзүүлсэн. Тэгсэн чинь нэг лаборатори байсан. Тэр бол надад маш шинэлэг санагдсан. Бусад брэндүүд дээр бол лаборатори нь яг тийм одоо уулзалтынхаа өрөөний хажууд юусэн байжсэн тохиолдол байхгүй. Эсвэл одоо яг энэ манай лаборатори энэ гэж харуулжсэн бас тохиолдол байхгүй. Яг лаборатори нь ингээд яг байжсэн. Тэгэхээр тэн дээр одоо бүтээгдэхүүнийхээ шинжилгээ хийдэг. Лаборатори дотор хүн ороод ингээд яг бүтээгдэхүүнийг ингээд шинжилээд ингээд яаж байгаа би ингээд төсөөлөд хараад за тэгээд цаашаа авсан чинь ажилтнууд нь бүгдээрээ офис дээрээ суудсан. Би тэр чинь өдөр яваад орсон учраас ажилтнууд нь бүгдээрээ суужсан. За тэгээд кофе room тэ нөгөө
амралтын өрөө зэрэгээ ингээд харуулад ерөнхийдөө бол нөгөө нэг дотроо бид нар яг ингэж явагддаг шүү гэдгийг бол маш сайн харуулсан сэтгэлээрээ тий нэг нууж хаагаад ах юм байхгүй тий. Ингээд бид хоёр явъя даа гэдгсэн чинь бас бэлэглээд зөндөө олон бүтээгдэхүүний дээжээсээ бэлгэлсэн. Нэг онцлог шинж нь болохоор нөгөө яг үндсэн бүтээгдэхүүнүүдийн travel size нь байсан кашлактай. Тэр бол надад маш их таалагдсан. Яг тэгэхээр бид нар манай гэр бол одоо 100 хөдөө маш их явна. Хөдөө явах учраас те нөгөө том бүтээгдэхүүнүүдээ түнтгнүүлээд аваа явах бас хэцүү учраас те жижиг бүтээгдэхүүнүүд аваа явчих учраас надад бол яг шууд тэр санаанд орж ирж байгаа юм л да. За тэгээ бид бүтээгдэхүүнүүдээ аваад баярлаа баяртай гэд гараад яасан байгаа. Тэгээ бид хоёр гараад манай бибо нөгөө нэг миний хуучин ажиллаж байсан офис очлохлоор амар сонирн байна. Би зураг авахулъя гэх тэр яг тэр офисын урд зураг авахуулаад нөгөө хамт ажиллаж байсан гадаад найзууд руугаа явуулаад хүүе би энд байна шүү гэд тэгсэн. За би бас нөгөө брэнд бүтээгдэхүүнүүдэд барьсан. Тэгээ яг офисынх нь урд нь гоё цэцэг байсан байхгүй. Тэгээд нөгөө цэцэг ерөөсөө би алхасдаггүй хүн байгаа. Цэцэг харах болгондоо зургийг нь авдаг эсвэл өөрөө хамт зураг авахулдаг. Тийм төрлийн хүн учраас бүтээгдэхүүнээ ямар ч гэсэн тавьж байгаа. Цэцэгний өмнө ямар ч гэсэн зураг авахулаад энэ өдөр манай бибогийн төрсөн өдөр байсан. 5 дахь өдөр. Тийм. Төрсөн өдөр байсан учраас те бид хоёр яг тэр уулзалтаа тарчингуутлаа Onion гэдэг нэг гоё кафе газар ороод бид хоёр бранч идсэн. Тэгээ бид хоёр гэртээ хайрч мөлий амарч агаад оройн нь Итевон ороод бибогийнхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн байгаа. Тэгээд энэ үеэр яг влог энэ төр бол хийж чадаагүй. Угаасаа нөгөө нэг брендийнхээ влогуудыг хийгээл яваад исэн учраас би дундуур нь зүгээр стори хийгээл яваад исэн. За ийм байна. Ингээд хоёр хүүхдийн брэнд дээр зочиж очсон сэтгэл маань ийм байна. Хоёр брэнд маань хоёулаа Cloud9 дэлгүүр дээр аль биесны нэртэйгээр орж ирж байгаа. Тэгээд алидын зарагдаад эхэлсэн байгаа. Би сторигоор орж ирэх гэж байгаа шүү гэд хэлээлсэн хүмүүс бас өө яасан гоёин айгу хэрэгтэй бүтээгдэхүүнүүд байна гэдэг чийсэн. Ороод ирсэн байгаа. Тэгээд бас сүүлд өчтөр стори харсан чинь бэлэгтэй урамшуулалтай тэг нөгөө нэг байгаа үнэн жоохон хямдраа тэг дээрэс нь travel size-ын жижиг бэлэг энтер бэлгэлээд байгаа харагдсан шүү. Та нар Cloud9 цэгийн ингээд ороод үзээрэй. За ингээд энэ хүрээд өндөрлж जैन натамдаас нь баярлаа. Хоёр хүүхдийн брэндээр зочилсан сэтгэл маань ийм байла. За тэгээд удахгүй сэтгэлээрээ уулзъя. Мөн дараагийн бичлэгээс өөрийнхөө одоо бичлэгүүдийг хийгээд явах болно. Ингээд дараагийн бичлэгээр уулзлаа түр. Баяртай.